Бидний амьдарч буй хорвоо дэлхий асар их нууцуудыг агуулдаг. Тэгвэл магадгүй таны өмнө тоглож байсан алдартай тоглоомууд ч гэсэн бидний мэдэхгүй нууцтай гэвэл та итгэх үү? Өнөөдөр бид алдартай видео тоглоомуудын хүмүүсийн нэг их мэдгүй нууцудаас тайлж ярилцах болно. Тухлан суугаад таалан сойрхоно. Өнөөдөр хэдүүл аюул сонирхолтой сэдвийн талаар ярилцсан. Тэр нь болохоор юу вэ гэхээр алдартай тоглоомуудын тэр бүтээгчнэрийн тоглож байгаа хүмүүст бидэнд тавьсан албаар үлдээсэн тэр нууцлаг мессежүүдийг олцгоох болно. Чинь бид нар зүгээр ингээд тоглоом тоглож байхдаа үе давж даалгавраа биелүүлээл дуусгахыг хичээн тийм үү? Тэгвэл тоглоом бүтээгчнэр албаар тийм нууцлаг нэмэлт зүйлсийг тоглоомдоо шингээдэг. Тэгээ зарим нь бол жоохон эвгүй. Тэгээд энэ бичлэгийг бэлдэж байхдаа би ийм бейс юм бахтаа гэж нилээн бодсон. Тэгээд бүгдээ ихний тоглоомын нууцаа харцгаая. За ихний тоглоом юу вэ гэхээр GTA Vice City. Та хэдийн зарим мэдгүй байж магадгүй. Гэхдээ яг манай үеийнхэн бол ер нь бол PC-нд ороод одоохоор бол e-спортын газар ороод GTA Vice City зүгээр нүддэг байсан. Тухайн үед GTA Vice City харчаад ийм тоглоом байд юм бах та бүр бүтэн хотод ингээ хүссэн юм хийгээд хүнээ удирдаад ингээд явдаг гэл. Тэгээ өдөржин тоогсон ч ер нь бол өөдхааргүй юм шиг сэтгэл төрдөг байсан. Тэгээд биш GTA Vice City дээр нэг нууцлаг зүйл байдаг нь юу вэ гэхээр цементэн гуталтай хүн гэдгээрээ алдартай нэгэн үзэгдэл байдаг. Одоо хідүүлээ харъя. Тэгээ хэрвээ энэ эргийн энэ булан руу очихлоор нэгэн хүмүүсийн төсөөлөөгүй зүйл байдаг заяа. Харж гинөө guys. Энэс мэддэхгүй байх шүү гэн тэ. Харж гинөө. Ийм цементэн хөлтэй махлагдуу эрэгтэй хүний доор ингээд живүүлсэн байгаа. Тэгэд энэ нь биш нэг биш хоёр газар байдаг. Одоо хэдүүлээ хоёр дахь газрыг харж байна. Харж гинөө зөвүүн байгаа сте. Тэгээ GTA Vice тоглож байгаа хүмүүс тухайн үед бол нилээн асуултыг тавьцгаас энэ бол ямар учиртай юм бол доо ингээд зүгээр даалгавар биелүүлээ явж байхаар энэ талаар гарахгүй. Тэгсэн мөртлөө ингээд байж идэх те. Тэгээд биш тэ энэ Reddit дээр нэг пост байгаа байхгүй юу? Энэ цементэн гуталтай хүн ямар учиртай юм бэ гэдэг. Тэгээ харахлаар биш тэ. Тухайн үеийн Америкийн мафийн хүнийг шийтгэхдээ гутлынх нь гадуур ингээд цемент хатаагаад тэгээд нуур гол руу ингээ шиддэг байсан гэж байгаа. Эвгүй байгаа сте. Тэгээд GTA бол өөрөө кинонд ер нь жоохон мафийнхны талаар бол гаргадаг. Тэр утгаараа ер нь ийм жижиг зүйл дээр ч гэсэн ач холбогдол өгснөөрөө ийм зөвүүн тоглоом. Тэгээд одоо GTA 6 гарахыг бол дэлхийн нийтээрээ хүлээж байгаа. Тэрнэр одоо ямар их ийм нууцуд байх болоо те. Guys, цаашид Counter-Strike-ийн хамгийн том тэмцээн болох Major болоод дэлхий даяараа CS тоглож байгаа шиг байна. Тэгээ булчинтай баачсан сүүлийн үед дагаж хөөрөөд тоглоод байгаа. Тэгээд CS-ийн скинүүд гэж зөвүүн хобби байдгийг мэдэж авлаа. Бараг донтохоор байна. Ер нь бол өнөөдрийн бичлэг csgoskins.com гэдэг айгуу 6-тай хөгжилтэй сайттай хамтарж байгаа. Энэхүү сайт нэр айгуу олон төрлийн кейсүүдээ сонгоод задлж болно. Өөртөө байгаа скинээ апдейт хийж сайжруулж болно. Өөрний зөвүүн юм найзтайгаа эсвэл онлайнаар өөр хүмүүстэй скин байтал хийж болно. Өөртөө нэг таалагддаггүй эсвэл хэрэлдэггүй скинээ шууд ойролцоо үнэтэй скинээр шууд exchange хийж болно. Дайжгүй байгаа сте. Тэгээд болоогүй та хэрвээ түшиг гэдэг промо кодыг
оруулах юм бол энэ сайтн дээр өдөр болгон үнэгүй кейс задлахаас гадна миний өөрийн гаргасан нэлээд үнэтэй giveaways таад скин хожих боломжтой. Тэгээд та бүхэн энэхүү сайтыг ор сонирхороо түшиг гэдэг промо кодоо заавал хийхээ мартав. Тэгээд зөвхөн 18-аас дээш насныхан зориулагдсан шүү guys. Окей. За тэгээд бичлэгтээ эргээд орцгоё. За, нэг хэдүүлээ GTA Cheetah-ийн талаар ярьсан юм чинь Cheetah 5-ын талаар ярилцъя. За, таад бол Cheetah 5-ыг бол яг бүгдээрээ мэдэх бах. Cheetah 5 дээр уулан дээр жинхнээсээ сүнстэй газар байдаг гэдгийг таад мэдэх үү? Мэддэг хүн байвал доор бичээрэй. Cheetah 5 дээр штэ Gordo гэдэг уул байдаг. Тэрхүү уулан дээр шөнийн 11 цагаас хойш гарахлаар нэгэн эмхтэн сүнс байдаг байгаа. За, одоо хэдүүл харцгаая. Тэ харж гинөө. Аа? Тэр цаана юу байна? Аа? Харагдж гинөө. Гэтэ яг үнэхээр энийг юусэн мэдгүй шүн гэртээ Cheetah тоглож байгаад ирэх юм бол ер нь бол нилээ авах байхаа. Нилээ эвгүй байхаа. Эвгүй бас таралтай. За доор нь болохоор Jock гэдэг энэ цусаар бичсэн байгаа. Алуурчных нь нэр гэж бол тайлбарладаг. Тэний артлынхын түүх нь ер нь бол зэвүүн. Одоо ингээ зүгээр Cheetah 5 дээр тоглоод даалгавар биелүүлж яхад браузераар нь орохлоор нэг юм хэсэг байдаг. Leonora Johnson хин алсан бай гэдэг юм сайт байдаг хөөхгүй. Энд нэг гарчиг байгааз Vinewood-ийн өөр нэг нууцлаг зүйл чулуун дээрх цус. Тэр үнэхээр өөрөө унсан уу эсвэл түлхүүлсэн үү гэдэг ийм гарчигтай артикл байгаа байхгүй юу. За ийш ингээ орохлоор сонингийн нэг ийм хэсгийн текст гарч ирнэ. Хавцал дээрх золгүй явдал. Түүний нөхөр нь энэ бол санаандгүй зүйл байсан. Сэтгэл санаагаар унсан гэж бол хэлсэн гэсэн юм гарчиг байгааз. Jock гэдэг хочтой John Cragley 26 настай хүн. Эхнэр нь болохоор 22 настай. Одоо хавцлын тэр өөр ингэж алхаж яагаад жижиг маргаан үүсээд тэгээ хавцал дээрээс унаад одоо ингээд нас барсан гэж байгаа байхгүй юу. Хосууд бол гэрлэлтийн асуудалтай байсан. Тэгээ тэр Jock гээд нөхөр нь болохоор одоо ингээд өөр тийшээ явж орлон тоглогч болж одоо мөрөөдлөө ингээд дагах хүсэлтэй байсан. Тэгээ ер нь бол нэг ийм асуудалтай байжгаад ихнэр нь насварсан байгаа. Тэгээ насварсан хойно нөхөр нь болохоор би ингээд их тэртэй хайртай байсан. Юу ч хизээч би ингээд өөрийнхөө ихнэрээ ингээд юу ч түлхэвдээ энэ тэрийг ярьслаа өгсөн сонингийн хэсэг нь байгаа байхгүй юу. За тэгээ энэ нь бол 1978 оны 3 сарын 15 байгаа байхгүй юу. 26 настай байсан залуу. За тэгээ Jock гэд хайхлаар нэг ийм сайт гарч ирнэ. За энэ тэгээ яаж байгаа вэ гэхээр одоо цаг руу шилжиж байгаа 40 настай 80-аад оноос хойш ингээд од байсан Jock Cragley-ийн талаар ингээд мэдээлэл гээд ингээд байгаа байхгүй юу. Тэгээд нь штэ зөвхөн юм юу вэ гэхээр энэ уулын ойролцоо билээр нь ингээд шүн оройгоор явхлаар байна штэ. Эмхтэй хүний өөлж байгаа чимээ, унж байгаа чимээ тэр сонсогддог гэсэн байгаа. Одоо хэдүүлээ сонсъё. Бүр ингэж сонсогддог юм уу? Тэгээ та зүгээр энэ түүхийг мэдхгүй яж байгаа энэ уулан доогуур шүн ингээд явж ийн гэж төсөөлдөө тоглоом дээр гинт ийм дууч юм байгаад галдуушлаа гэж бодох үү. Бүр унжаага чимээнд сонсогдож байна. Өөлж байгаа чимээ юм уу бас? Тэр нөгөө сүнснэ шүү дээ. Бүр дээр. Хайд очч үзээрэй. Одоо байдаг болов уу? Энэ сүнс байгаа байлгүй дээ, тэ. Юу гэнэ үү сая? Гүйж штэ битгийлгээд ах шиг байна.
Эвгүй те. Тэгээ хамгийн зөвүүн нь юу гэхээр энэ түүх яг бодит сэдвээс сэтвэлсэн түүх байгаа. Яг одоо бидний харж байгаа Jane Spangler гэдэг айгүй алдартай жүжигчин 1949 онд 27 настай байхдаа ор сургаггүй алга болсон байгаа. Яг бодит жинхэнэ амьдрал дээр. Тэгээ тухайн үед бас Холливуудын алдартай жүжигчин байсан. Найзуудтай алга болдог өдрөө юу гэж хэлсэн бэхээр нэг Kirk гэдэг нэг залуутай одоо уулзахаар гарч ийна гэж хэлсэн байгаа. Тэгж гараад ор сургаггүй алга болоод 2 хоногийн дараа цүнхэн олцсон байгаа. Цүнхэн дээрх тэр захиаг нь яг одоо хэдүүлээ харж ийн. Kirk гэснээ дахиад удаан хүлээж чадахгүй нэ. Доктор Scott руу явах гэж ийн. Ээжийг хол байхад нь ингэсэн дээр гэж бодож ийна гэсэн юм захиа байгаа байхгүй юу. Тэгээд энэхүү явдал нь үүнээс хойш бүр ингээд онцгой болж ерөөсөө тайлагдаа уу гэж байгаа. Тухайн үед үзэсгэлэнтэй алдар нэртэй эд хөрөнгөтэй байсан эмэгтэй зүгээр нэг өдөр Kirk гэдэг нэртэй залуутай уулзах гэж байгаа л ингээл ор сургаггүй болсон. Амар гоостай. Тэгээ хүмүүс юу гэж боддог вэ гэхээр энэ цусаар бичигдсэн байгаа Jock гэдэг нэрийг бол Kirk гэдэг нэрээр бол орлуулсан гэж бол ярьдаг. Тэгээ тухайн үед нь бол Kirk Douglas гэдэг нэртэй одоо бидний харж байгаа энэ жүжигчин байсан. Тэгээд энэ жүжигчин бол юу гэж хэлсэн бэ гэхээр эмэгтэй жүжигчнийг нас барсны дараа би бол одоо ингээд тэрийг танихгүй гэсэн байгаа. Тэгээ энэ хоёрын уулзж исэн нотлох баринд байгаа үс болоод бол хинч яалт тулгаж одоо баталж чадаагүй. Тэгээ GTA Online дээр нэг юм зураг байд юм байна. Даадгаар билүүл явж хахад Good Times with Old Friends гэдэг энэ зурган дээр нь байд юм байна. Бас зөвүүн тийм те. Тэгээд өөр нэгжтэй тоглолдог хүмүүсийн бараг дийлэх мэдтгүү нэг онцгой байдаг. Тэр нь болохоор юу вэ гэхээр хэрвээ бид нар GTA 5 дээр энэ map дээр энэ локейшнээр очих юм бол нэг барилга байгаа. Тэгээд тэрхүү барилгыг GTA 5-ын мэддэг хүмүүс нь хараагдсан барилга гэж ярьдаг. Тэг яагаад хараагдсан гэдгийг одоо хэдүүлээ харцгаая. Run over to this window and shoot at it. Одоо ингээд буутахлаар You will start to see blood splashing from the window. Энэ барилга руу буутахлаар ингээд цус гардаг барилга. GTA 5 дээр цорганс цус гардаг барилга. Хараа гаднаас нарахлаар зүгээр л юм барилга. Байшингийнхаа наартал руу нь харахлаар юу вэ гэхээр цонхон дээр нэм цуснууд байж идэг. Smeared with blood. Look closer and you'll see the owner Тэгээд нөгөө талд нь цонхон дээр нь ингээд эзэн байдаг. Тэгээд inside. Completely still. No. Буутахлаар хөдлөхгүй. Тэгээд ч та хийсэн Rockstar компани ер нь ингээд тоглогч нартай юм нууцлаг зүйлийг үлдээгээд бодит байдлаас холбож хийх аюу дуртай. Тэгээд хүмүүс юу гэж боддог вэ гэхээр энэхүү барилга нь яг жинхнээсээ цус дааллага болж исэн л хэрэгтэй холбоотой гэж ярьдаг. Энэ хүн баг энэхүү нууцыг тайлцсан гэж бол ярьж ин 2001 онд болсон хэрэг юм уу? 22 настай Ashley Eiler-тэй холбоотой үйл явдал юм баг та. Тэгээ сая хүн гэртээ нас урсан юм байна. Уг нь бол энэ Ashton Kutcher гэдэг алдартай жүжигчтэй хамт нэг after party явах байсан юм уу? Нэг ивентний. Тэгээд Ashton Kutcher гэдэг сая эрттэй жүжигчин гэрт нь авах гээд ирсэн чинь гэрт нь шалан дээр цусны толбууд байсан гэж. Тэгээ өөрөө тухайн үед Vine л уужгаад гарсан юм байлгүйтэй гэж бодсон гэж байгаа. Тэгээд юу ч мэдээгүй явцсан байгаа. Тэгсэн чинь сүүлд нь яасан байж таарсан бэ гэхээр хөршин орж ирээд тутгалаад алдсан байсан болж таарсан юм байна. Тэгээд тэр байшинтай адилхан байшинчтай их Rockstar-ын хийсэн юм уу те? Ямар амар юм бэ? Тэр бас амар хийж шүү те тоглоомыг. За дараагийн ярилцах бидний тоглоом бол бас айгүй алдартай тоглоом та дийлэх нүгээс мэдж байгаа Red Dead Redemption 2 гэх тоглоом байгаа. Ер нь бол бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглоом гэж зарим хүмүүс ярьдаг. Түүх, өвүүлэмж, хийц овоо хэдэн жилийн өмнө гарч исэн гэхэд өнөөдрийн дийлэх тоглоомудаас илүү гэж ярьдаг. Тэгээ яагаад илүү гэхлээрэ мэдээж детальд ач холбогдол өгсөн. Тэгээ тэрхүү деталуудын нэг нь бол нэмэлт одоо энэ тоглоомны нууцуд байгаа. Тэгээ тоглоом нь өөрөө баг ингээ Монголын тал нутаг дээр ч юм уу ингээд явж байгаа юм шиг аюу тийм open world том ертөнцтэй. Тэгээ тэрхүү том ертөнцөөр ингээд аялахаар тоглоомын үндсэн даалгавраас илүү нэмэлт зүйлс байдаг. Тэдний нэг нь юу вэ гэхээр энэхүү тоглоом дээр алмас гардаг. Яг зөв. Алмасны яс олдог. Одоо хэдүүлээ харцгаая. Харж гинөө. Ийм том яс байгаа сте. Аргас. Тэгээ иймэрхүү зэвүүн ингээд нэг эвгүй хийж болохоор сонирхолтой гэж хэлж болохоор зүйлсийг аюу их тоглоомд оруулсан байдаг. Яалч хүн нилээн том юм аргас байгаа байхгүй. Тэгээ өөр энэ тоглоомны зэвүүн easter egg юу вэ гэхээр одоо энэ map дээр очихлоор нь штэ. Нэг юм байшин байгаа заа. Тэгээд энэ байшин руу орохлоор
Ийм эвгүй газар. Та харж байна уу? Ингээд айгүй олон ортой тэгээд орон дээрээ бөөнөрөө ингээд амиа хоорлсон шинжтэй ийм нэг өөрөө байгаа байхгүй юу? Цогцнуудтай. Тэгээ нилээ удацсан шинжтэй. Тэгээд энд нь одоо ингээд толгойлогч юм уу нэг нөхөр ингээд ширээн дээр сууж байгаа байхгүй юу? Тэгээ ширээн дээр наагийн захиаг нь уншихлаар одоо нууцлах церемон гэдэг байгаа байхгүй юу? Энэ болохоор юу вэ гэхээр ингээд Кокаваба гэдэг галаксигаар аялсан тэр нэг аврагчийг бөөнөрөө ингээд хүлээж байгаа байхгүй юу? Тэгээ тэрхүү аврагч ингээд мянган жилийн холоос ирээд бидний сүнсийг ингээд авнаа гэсэн юм утгатай. Тэгээ бид нар ингээд буцаж ирэхдээ илүү одоо шин тийм үүрэг даалгавартайгаар ирнэ гэсэн. Яг тийм юм нэг тахилга байгаа байхгүй юу? Тэгээд энийг хүмүүс юу ярьдаг вэ гэхээр нөгөө алдарт Heaven's Gate буюу одоо Диважингийн хаалга гэсэн нэртэй яг түүхэн бодит үйл явдал байдаг. Та хэд бол зарим нь яг мэдж байгаа, намайг удаан үзэж байгаа хүмүүс бол мэдж байгаа. Хэдүүлээ эвгүй баримтаар шилүүдээ энэ хүний талаар хийж ирсэн. Харж байна одоо царайг нь харж байна уу? Харж байна уу энэ хүнийг? Мэдгүй хүмүүст хандлагад энэ хүн яасан бэ гэхээр хэдэн он жилээд нэг шашны шин уурсгал бүлэг үүсгээр тэр хүмүүстэй ингээд за бидний ингээд нэг ингээд харь гаргаас нэг одоо нөхөр бурхан юу гэдэг те нэг юм нэг яг түрүүний цааснаар битсэн шиг бидний хувь заяаг өөрчлөх нэгэн ирж байгаа. Тэгээ бид тэрхүү хүнд бол ингээд бөөнөр амиа сүнсээ ингээд өгж дахин төрөхдөө бид нар бүр аз жаргалтай төрнөө гэд бүр ингээд толгоог нь эргүүлээд бүр ингээд итгүүлсэн заяа. Тэр хүмүүстэй. Тэгээ бүр ингээд уцаар яриулахгүй одоо яахгүй бүр ингээд маш тийм хатуу чанга дийлэнтэй нэг өрөөнд ингэж бөөнөр нь амьдруулад байлгаад итгүүлээд тэгээд яасан бэ гэхээр бөөнөрөө нэг орой хор угаад амиа оролцооцсон. Тэгээ одоо хүртэл тэр гişүүдийнх нь бичлэг нээдэг. Одоо ингээд ярьж байгаа бичлгүүд нөхгүй. Taking me under their wing and all my classmates. Одоо ингээд бүр аав хүү хоёр ч үт юм уу найзууд бөөнөр ярьж байгаа. These people praise Joe and thank him for бичлэг нь ингээ үлдсэн. За ингээ бид нар одоо ингээ авруулах гээд ингээ яаж ийна гэх. Тэгээ тухайн үедээ мэдээр гараад бол бөө юм болж исэн. Хараа ингээ бөөнөр ингээ яг саяын дүр зураг шиг хорвогаал нас орцгаацсан. Нэг өрөөнд дотор. Айгүй эвгүй. Тэгээ бүр эвгүй юм нь юу вэ гэхээр хэдүүлээ энийг харж исэн. Одоо хүртэл Heaven's Gate-ийн сайт нь идэвхтэй байдаг. Хинч одоо энэ сайтыг устгаагүй. Одоо админ тухайн үед бас хамт нас урсан юм уу. Тэгээ ингээ орохлоор ингээ яагаад одоо бидний хүний дагдیں۔ Бидний амьдралын агуу зорилго нь одоо ингээ өөртөөхөө илүү агуу юмд зориулах гэх ингээ ер нь ингээ байждаг заа. Тэгээд буцаад хэдүүлээ тоглоом руу орох юм бол саяын газраасаа яваад тэгээ орой шөнийн 2 цагт энэ газраа ирэхлээр яадаг гэж одоо хараарай за. За ингээ байшин руу орж ийн. And if you wait for just a moment, you will see it pop up almost instantaneously. Байшин руу н орохлоор дээр нь харь гаргийн үзэгдэл явагддаг. It'll disappear on you. Хараа. Зэвүүн байгаа сте. Түүхтэй амар зэвүүн нийцүүлсэн байгаа сте. Яг л харь гарын хөлөг байгаа сте. Тэгээ UFO-тэй холбоотой цор ганц зүйл юм биш. Хэрэв яг одоо бидний харж байгаа энэ локейшн дээр очиод уулан дээр гарахлаар байна штэ. Bam! There it is, baby. Ийм бас харийн хөлөг явж идэг. Зэвүүн байгаа сте. And as quickly as it was here, it's тэгэл gone. жоохон байж ингээ алга болчихж байгаа. Зэвүүн байгаа сте. За сүүлийн ярих байгаа тоглоом бол бас зэвүүн. Энэ болохоор ямар тоглоом бэ гэхээр Half-Life 2 гэдэг бас аюу алдартай тоглоом байгаа. Яг намайг баг багт аюу алдартайс. Ер нь тоглоомны ертөнцид аюу том твшлийг авчирсан гэж бол хүмүүс аюу хүндэлдэг энэ тоглоомыг. Тэгээ ер нь бол ийм хагас аимшигын дүрсүүд, мангаснууд, зомбинуудтай тулалддаг. Тэгээд энэ кинон дээр гардаг зомбинууд нь ер нь жоохон эвгүй дуутаагаар алдартай юм байлээ л дээ. Ер нь ганцаараа тоглоод эвгүй. Тэгээд хэдүүлээ ингэ сонсъё заяа. За ингэ зомбид ингэж сонсгодог. Яг энгийн зомбинууд. Эвгүй гэж ганцаараа яаж тоглох юм бэ? Би л чадахгүй. Sorry. Одоо ч тоглоод эвгүй санагдана надаа. Тэгээд байна штэ. Хамгийн зэвүүн юм нь юу вэ гэхээр штэ. Энэ дууг хэрвээ реверс хийгээд араас нь урагшаа уншуулах юм бол байна штэ. Ингэж сонсогдно. Ийгоос тэ шарус осхоор байгаа штэ. Энийг хин наах мэдси бүү мэд. Бурхан минь туслаач, бурхан минь. Туслаач.
Яагаад эвгүй байгаа зү. Тэг гэх мэтлэн ер нь бидний мэддэг энэ алдартай тоглоомнууд бол ийм ардуура Easter egg буюу ийм нууцтай байдаг. Тэдрийг ингээд мэдэх аюул сонирхолтой. За тэг өнөөдрийн үед бол иймэрхүү байх цаг нэлээд хурдан явчлаа. Хэрвээ хүсвэл яг part 2 байж болно. Дахиад хөөх юмнууд бэлээ. Тэг та хэд ямарс бүгдээрээ лайка дараад эртээ бүртгүүлээрэ. Тэг дараагийн эпизод уулзлаа. Түр баяртай guys.